Уг нь байгаль хажууд өстэй эдийн засганд харилцаанд орчдөг юм би. Яа, өнөөдөр өглөө Азийн бирж дээр үдээтэй уулзаад тэр ерөнхийдөө өглөөний цай хамгаалгаа хэлцээний талаар ярилцж байна. Ахлаас уралдаж байгаа хүмүүст ямар зүйлүүд гардыг, алдаанууд гардыг, за тэгээд ер нь Аз дээр ямар үзэгнүүд орж ирдэг талаар хуваалцаад, за тэгээд ер нь bootcamp хийсэнтэй холбоотой энэ 6 сарын хугацаанд бол лекцээр болох тул ажиллана. Тэгээд амжилттай ярилж ажиллана. Эхний ярилцлага өглөө Азийн биржээс хэлж байна. За одоо өнөөдөр өглөөний Азийн биржийн оролт хийх одоо өөртөө челленж тавих эхний өдөр. Тэгээд мэдээтэй өнөөдөр өглөө уулзаад за битүүр ерөнхийдөө 6 сарын хугацаанд ингээ хамт явнаа гэж одоо хамлсан. За тэгээд өнөөдөр эхний өдөр одоо ингээ өглөө босоод өглөөг арай өөрөөр эхлүүлээд за тэгээд ер нь ингээ хамт арилжаа эхлүүлж байгаа эхний өдөр учраас эхний өдрийн мэндийг асуулт одоо юу вэ? Асуудал чамд арилжаан дээр тулгамдж байгаа асуудал ч гэдэг юм. За гэх юм бол одоо нэг яг бусад суралцж байгаа арилжаанд адилхан юм уу те. Одоо нэг арилжаа сураад 2 жилийн хугацааг ерөнхийдөө ингээд өнгөрүүлж байгаа тэр явцад сүүр хэдэн долларын лостой ерөнхийдөө сэтгэл зүйн жоохон докторгүй анх сурж байгаа тиймэрхүү над шиг хүмүүст зориулж зөвлөмжийг өгөх. Одоо ер нь даасан ер нь шат одоо ингээд цэнгэлт депозит хийгээд шатж гин үү эсвэл тэрийг ингээд арчлаад явж гин үү? Ерөнхийдөө бол нэг хэд хэдэн таталт хийсэн гэсэн ерөнхийдөө тацтай л байна. Ер нь стил шатаагаал эсвэл шатаагаал. За угаасаа яг нэг тийм дундаж одоо судалгаа маркетинг юм байдیں۔ Тэгэхээр эхний нэг 3-4 жил гэж юм ерөнхийдөө бол 2-3 жил ч юм уу те хөвчлээ хүмүүс өөрсдийнхөө сэтгэл зүйтэй одоо хараахан ажиллаж сураагүй. За тэгээд өөрийгөө нэг хинбэ ямар үед ямар үйлдэл гаргадаг вэ гэдгээ арай таньж сураагүй үедээ ерөнхийдөө дансаа шатаагаад байсан. Данс шатчихна гэдэг чинь чи яг өөрөөхөө одоо ямар үед дансаа шатаагаад байгаа гэдгийг мэдж байгаа эсвэл заримдаа одоо ингээд мэдрэмж төрж байгаа ч гэсэн тэрийг контролдож одоо удирдах чадахгүй байна л гэсэн үг. Тэгээд данс шатах одоо лос авах эхний одоо алдаа бол ерөөсөө шатыг ихтүүлэх. Өөрийнхөө балансанд таарсан лотор биш. Дандаа их лотор орох, шуналтах ч юм уу те. Тэгээд иймэрхүү одоо зүйлс болж нэгдүгээр шатна, хоёрдугаар гэх юм бол чиний амьдралын яг өөр чинь дадал зуршил гэдэг нэг зүйл орж ирнэ. Энд дээр одоо хүмүүст за бити ингээ арилжаанд ороорой. Одоо ингээ болцсон шүү. Гэж хэлэхээр зүгээр годамжаар алхаж явж байгаа арилжаанд орчдөг ч юм. Тэгээд эсвэл зүгээр ингээ одоо чам тийм тохиолдол байдгүй юм. Тэгэхээр машинаа барьж байгаа ч юм те. Энгийн яг фул одоо ингээ фокус өгөхгүй сууж байгаа арилжаанаас алдагдaltaыг гарчдаг юм гэдэг шүү. Өдөржингөө аягүй гоё ингээд эмхтэй ингэж гоё ярилцажсэн. Оройн нэг жоохон хийцгүүнгүүтэй нөгөө өдрийнхөө хамаг хийс арилж байгаа боллоо ичдэг. Оройн overtrade гэж ярьдаг шүү дээ. Тиймэрхүү бас юм байдаг. Ер нь одоо ингээд төгс арга барилж ер нь байдгүй те. Бүрүүчийн үед яг ямар хөө барилаар ярилцдаг. Тэгээ уусаа 100% одоо аргачлаж байхгүй. Тэгээ чи одоо ингэ өөрийнхөө хийгээд байгаа алдаанууд мэдээд нь шүү дээ. Тэгсэн мөртлөө засч чадахгүй гэдэг чинь тодорхой хугацаа шаардлагатай. Миний хувьд бол бас ингээд нэлээд хугацаанд ингээд явж байгаад сүүл рүү бүр ингээд шантрахын агуу болоод за тэгээд нөгөө их метрийн хэлдгээр нэг арилжаан дээр бууж өгнө гэдэг шиг ерөнхийдөө бол за тэгээд баг ерөнхийдөө бууж өгсөн. Тэгээд тэрнээс хойш ерөнхийдөө лотоо хитүүлэх болоод за ер нь лот хитүүлэхээр шатаад байгаа гэдэг өөр мэдээд байгаа шүү дээ. Тэгэхээр за гэд удаан хугацааны дараа ингээд яваад ирэхээр за ер нь болио гэдэг нэг тийм гарч ирнэ. Зарим хүмүүс болохоор зэрэг за ер нь одоо өөр дөр буруу авахгүй бол за маркет буруу ажиллаад байгаа. Миний л одоо аргачлал ажиллахгүй байгаа гэдэг үнсээр харах юм бол одоо шантраад энэ зах зээлс ингэ гарчдаг. Тэгэхээр ерөнхийдөө аль бол өөр дөр буруу аваад би л одоо хөвтүүлээ би л одоо ингэж 100% фокуслохгүй арилжаан дээр нэг тийм одоо
их тийм ажил хэрэг чадахгүй байснараа шалтгаан амжилтгүй одоо нэг төлөвшөрч хэрэгтэй гэсэн. Сүүлж бол ер нь бол хувь бизнес шүү дээ. Тэгэхээр миний болохоор зэрэг одоо ямархуу аргачлаар ялангуяа одоо Азийн биржид би одоо анхлын суралцж байгаа буюу яг ашигт ороогүй байгаа бол Азийн биржийг зөвлөдөг байхгүй. Тэгэхээр өнөөдөр ч гэсэн чамайг дагуулад одоо ирээд тэрнээс сууж байгаа шалтгаан бол өглөө одоо 8 болж байгаа 8:16 ерөнхийдөө нэг 9 цагаас ахуулаад Азийн биржийн хөдөлгөөнд одоо орж эхэлнэ. Одоо чи чартнаас харах юм бол ерөнхийдөө волюм ихсэж эхэлж байгаа. Тэгээд хоёулаа нэг 10 11 хүртэл ч юм уу те арилжааны оролтуудаа хийсэн бол 10 11 за 12 хүртэл байрал бариад яг гарчна. 2 3 цаг. Тэгээд яг ямархуу аргачлаар одоо өглөөний Аз дээр эхний ээлжинд юу гарах шаардлагатай вэ гэдэг талаар ойлгоос би чарт дээр чамд харлаа. За одоо жишээлх юм бол ерөнхийдөө юу хоёлаа эхлээд арилжаанд оролцохоос голлон дээр ялангуяа оролцохоос өмнө одоо энэ харж байгаачлаа 2 чарт гараад авсан байна шүү дээ. Энэ нэг нь болохоор зэрэг одоо gold future буюу comics дээр явж байгаа future арилжааны одоо үндсэн нэг зах зээлийн одоо ханш гэсэн үг. Нөгөөх нь бол одоо миний одоо харж байгаа чарт нэр бол Onda broker-ийн ханш харагдаж байна. Onda broker дээр брокерийн ханшийг яг амжилтанд гаргаад байгаа гэхээр одоо би жишээлбэл X-ийн брокертэй ч юм уу арилж байгаа хийж байгаа. Тэгэхээр энэ Onda гэдэг чинь брокерийн нэр нь. Тэгэнгүүт өөр төрлийн брокерүүд жишээлбэл заримдаа ханшны ингэж зүрхтэй харагддаг бол байдаг. Миний хувьд бол яг үндсэн брокерийн ханшнаас гадна дахиад comics буюу future арилжааны чарт давхар гарч чаддаг гэсэн үг. За тэгээд энэ чирээс эхний ээлжинд харах зүйл нь за future дээр ерөнхий харах зүйл гэх юм бол за энэ чирээс үндсэн одоо буюу Onda broker-ийн ханштай харьцуулаад за энэ лов төвшнийг авсан байна. Одоо энэ заримдаа энэ чинь ингээд ханшин жоохон өөр харагддаг бол байдаг. Энэ дээр бол гайг. Одоо шийдэл энд slippage үүсгэсэн байхад энд бол үүсгэхгүй comics дээр хэвээ явагдаж байгаа. Тэгэхээр ийм их зүйлүүдийг бас анзаарч харна гэсэн үг. За тэгээд энэ дээр ярьч. За өчтөр бол би нэг ийм тооног гаргацсан байсан. Доошогоо унаад ерөнхийдөө энэ ханшийн internal love төвшнийг бол аваад за дэшиг өсөлтийн хөдөлгөөн бол одоо тодорхой хэмжээнд орж ирнэ. Тэгэхээр хоёулаа энэс эхний ээлжинд харах зүйл нь Азийн бирж дээр чинь юу гэлөө харах хэрэгтэй вэ гэдгийг хараа. За энэ volume гэдэг ажиллаад за тийм гэж. Замцсан чиний хувьд хамгийн эхлээд нэгдүгürt хийх зүйл гэх юм бол ханшийн internal external гэсэн хоёр төвшний high low тодорхойлох гэсэн. За энэ жишээлбэл internal low болж болно. Яг үндсэн том цагийн бүтцээр харах юм бол энэ дээр одоо low ханшийн low бол энэ дээр явж байгаа шүү дээ. Энэ чинээс ингээд импульс хөдөлгөөн яваад ийм хүртэл буюу 3500 хүртэл нэг импульс хөдөлгөөн явуулсан. Дунд нь үүсэж байгаа энэ жижиг импульс хөдөлгөөнүүд вэвүүд бол ерөнхийдөө интернал төвшний хөдөлгөөн гэж ойлгож байгаа гэсэн. Тэгэхээр ханш эхлээд интерналаас экстернал руу гэдэг ийм зарчмаар явдаг учраас за интернал төвшний ловыг авчлаа гэж ойлгох юм бол одоо дараагийн интернал руу эсвэл магадгүй экстернал төвшин рүү явах магадaltaй. За тэгэхээр одоо энэ ловыг тэмдэглэсэн шалтгаан нь энэ ловыг өнөөдөр өчтөр Нью-Йорк сешн дээр ингээ авчлаа шүү дээ. Тэгэх юм бол Нью-Йорк дээр уналт ороод ирсэн байна гэдэг чинь өөрөө эргүүлээд маргаашийн Аз дээр тодорхой хэмжээний жоохон өсөлт бас өгөх боломжтой гэж ойлгож байна гэсэн. За тэгээд өчтөрхөө Нью-Йоркийн одоо энэ ногоон нь бол Нью-Йоркийн хөдөлгөөний илэрхийлж байгаа юм тийм. За тэгээд өчтөр Нью-Йорк дээр унаад ханш хаагдсан. За тэгээд том цаг руу 4 цаг үеийн шинжилгээ харахаар ликвидашн авж байгаа үгүй гэдгийг яаж ялах вэ гэхээр ханш викер одоо ингэж хаагдсан бооз. Яг бүтэн биеэр биш юм. Энэ ловыг эвдэхдээ энэ лаанууд бүтэн боди буюу биеэр биш викер эвдсэн байна гэдэг чинь өөрөө ликвидашн граф явсан байх магадaltaй гэж үзсэн. За тэгээд жижиг цаг руугаа задлаад нэг цаг руугаа харахаар Нью-Йорк дээр ингээ хаагдсан. За өглөө Аз дээр дэшиг өснө гэж хамлах юм бол эхний ээлжийн таргт одоо энэ чинээс хаана гарч ирэх вэ? Эхний ээлжний одоо за би Аз дээр болов. Эхний ээлжний таргт буюу аль хүртэл өснө гэж хамлах боломжтой. За хамгийн сүүлчийн орой хүртэл за энэ дээр нэг юм сел буюу даун бүтц явж штэ. За улаа өслөө тий. За энд сүүлийн орой байрлаж байгаа учраас Аз дээр эхний ээлжид энэ орой л бас явчих магадaltaй гэсэн. Тэгэхээр энэ оройг эхний ээлжид харагдлаад за тэгээд тэмдэглэж чинь энийг зөвлөж чинь. Тэгээд энэ оройг тэмдэглэж тий.
энэ орой хүртэл ерөөдөө шиг ихний ээлжид Аз дээр бол харна гэсэн үг. За тэгээд энэ оройг авсны дараа Азийн хөтөлбөр маань ерөөдөө Аз дээр чи ингэж ойлгох хэрэгтэй. Азийн бирж, Нью-Йоркийн бирж хоёрын ялгаа гэж нэм байна шүү дээ. Юугаар ялгаатай вэ гэхээр Нью-Йоркийн бирж дээр болохоор ерөөдөө мэдээний импактууд орж ирдэг. Тэгээд одоо гадны нөлөөний хөдөлгөөн маш их орж ирдэг гэсэн үг. Жишээлбэл зүгээр явж байгаа гэд мэдээ гараад өгцөн өсдөг ч юм уу тийм. Ерөөдөө нэлээд волюм өндөртэй байдаг, сарлага өндөртэй байдаг. Тэгэнгүүт Азийн бирж дээр зэрэг ерөөдөө динамик буюу алгоритмын дагуу хөдөлгөөнүүд явж байгаа юм байна. Ерөнхий чиглэлийн дагуу гэсэн үг шүү дээ. Аз дээр яг л бүтцийн дагуу одоо оройгоо авах хэрэгтэй бол оройгоо аваад доошоо репланс хийх хэрэгтэй бол тэрийг хийгээд гэдэг ч юм те. Илүү динамик хөдөлгөөнүүд явдаг. Гадны одоо impact news одоо тийм нөлөөний зүйлүүд бол хайрцан баг. Тэгэхээр Азийн бирж бол арай амар гэсэн үг байна. Тэгэхээр Азийн бирж дээр эхлээд очроо олж иж дараа нь одоо Нью-Йорк Форексний юмнууд илүү зүгээр гэсэн үг. За тэгэхээр хоёулаа энэ орой хүртэл ерөөдөө бол Азийн бирж дээр яаж хөдөлгөөн орж ирэхийг хараад за энэ орон дээр орж ирэхдээ одоо юм маань за одоо энэ чинь өдөр эхлээд буюу энэ цэнгэр зураас хойш энэ өдөр чинь дөнгөж эхэлж шээ. Тэгэхээр энэ цэнгэр зураас хойш өдөр дөнгөж эхлээд буюу хоёулаа daily candle-ыг гаргаж харах юм бол одоо өнөөдрийн candle бол нэг ногоон бүтцтэй эхлээд дэшиг татчих тийм ээ. За тэгэнгүүт энэ магадгүй зүгээр өнөөдрийн хөдөлгөөн daily candle маань зүгээ хийж агаад одоо Аз дээр зүгээ хийжсэн гэж болно тийм. Зүгээгээд оройгоо энэ оройг авсны дараа буцаад доошоо татаад бие хийж болно Лондон дээр. Тэгэхээр хоёулаа бол тэр Лондонгийн хөдөлгөөн бол хамаагүй Аз дээр орж байгаа учраас одоо нэг цаг дээр оройгоо тодорхойлсон. Тэгэхээр 15 шилжүүлээд за энд үүссэн слип гэж байгаа. Буюу gap. За энэ дээр болохоор зөв комикс дээр болохоор зөв энэ gap хөдөлгөөн байх байсан шүү дээ. Тэгэхээр энийг юу ч гэсэн зөв тэмдэглээд ингээд харж байна. Ер нь ойрд ер нь бол нэлээд ингэж өсөрч орж ирэх юм. Энийг ерөөдөө тэмдэглэж гэсэн. За одоо миний харах лех үнцэг юу вэ гэхээр энэ бол миний хувьд бол жижиг цагийн интернал хөдөлгөөн болчихж байгаа. За үндсэн хаяг энчнээс аваад доошоо өмслөө хүртэл татаад пивоттой үзэхээр голден зон буюу одоо өндөр боломжтой одоо дискаунт зон гэж нэрлэдэг заримдаа. Тэгвэл энэ зон руу бол орж ирэх магадaltaй гэж үзээд 3 улаан зураас гэсэн үг. Fibonacci түвшний 71, 78, 18, 88, 16 гэсэн үг. За тэгээ энэ дээр орж ирсэн тохиолдолд би юу хүлээх вэ гэхээр ерөнхий тренд маань бол доошоо байгаа шүү дээ. Ерөнхийдөө бол доошоо. Сайн чинь хэддгээс эхлээд хоёр дахь ахварлаа 2 өдөр дараа л доошоо. Ерөнхий тренд бол доошоо. Тэгэхээр дундын цагийн тренд доошоо байгаа учраас би ихний хэсэг доошоо харах гэж байна гэсэн. За тэгмүүд энэ маань доошоо орж ирээд хэрвээ одоо нэг цагтаа багтаад буюу одоо ч нэг 8:20 чинь 9 цагийн орчимд энэ маань энэ оройгоо авахгүй байжгаад доошоо орж ирээд ийм хөдөлгөөн бүр өгөх юм бол нэг бол энэчнээс нэг бол энэ нэг gap үүсгэсэн юм байна. Дээшээ энэ хүртэл харж байна. Тэгээд Азийн бирж хүртэл дотроо багтаагаар асууж байна. Хэрвээ ингэж орж ирэхгүйгээр шууд дээшээ зүтгээд энэ рүү ороод ирэх юм бол би 5 минут дээр нэг юм нэвтрлийн golden zone-оос confirmation-аас харна шүү дээ. Тэгээд энэ дээр жишээлбэл жижиг цаг дээр ийм хөдөлгөөн хийчих бол ингээд нэвтрээд тийм үү. Хаяа эвдэж орж ирээд тэгснэ. Яг Азийн биржтэй тааруулаад эвдрээд буюу доовоо эвдлээ орж ирэх юм pull back гэсэн дахиад доошоо хүртэл за энэ gap хүртэл ч юм уу те. За нэг Азийн бирж дээр өсрөөл нэг 40-60 BP авчдаг гэсэн үг байна. Тэгэхээр ийм хөдөлгөөн хүлээж болно. Тэгэхээр хоёулаа энэ төлөвлөгөөнөө плана ингээ гаргачих жоо бол одоо 9 цаг хүртэл ингээд хүлээгээд чартаа одоо ажиглаа сууж авах хэрэгтэй гэсэн үг. За тэгээ хүмүүсийн дийлэх гаргадаг алдаа нь ерөөсөө энэ дээр хүлээцгүүр одоо шууд өсч байгаа юм орчих гэдэг ч юм уу ийм хөдөлгөөн. Тэгэхээр одоо энэ чээс бай орох нь бол чиний юу гэж бодож байна? Risk reward юу вэ? Эрсдлийн үед. Эрсдлийн үед яг нөгөө confirmation яг одоо за өссөн эсвэл өмнө гэсэн confirmation өгөөгүй учраас жоохон одоо 8:30 гэдэг чинь ерөнхийдөө яг attention эхлэх тэр үед жоохон confirmation харах юм болов уу гэж бодож байна. Тэгээ энэчнээс одоо шууд орлоо нэгдүгээр risk reward аяг муу гарах юм байна тийм stop loss бүр доор тавьдаг. Тэгэхээр бас тохиромжгүй арилж байна. Тэгэхээр хүлээгээд хэрвээ ингэж доошоо орж ирэх юм бол ийш орж ирэх юм бол яг энэ өөрөө хүртэл тийм одоо бай арилж нурж болж байна. Эсвэл шууд тийш явах юм бол хүлээж агаад нэг ийм хүү
хөдөлгөөн хүлээсний дараа бол сэл арилжаад орж болж байгаа гэсэн хоёр сонирхолтой. Тэгээ ерөнхийдөө дундаж рейнж Аз дээр нэг 40-60 pips тийм хөдөлгөөнийг авсан байх хэрэгтэй болно гэсэн үг байна. За тэгээ ингэ төлөв гаргацсан бол одоо ойлаа арилж байгаа төлөвлөгөө сууж байна. За энэ дээр нэмэлтээр бас орж ирдэг зүйл их юм бол би волюм тэгээд чинээс хэрэг волюмын хөдөлгөөнүүд те одоо фокцон гэж ярьдаг те фокцоныг хараад за өнөөдрийн волюмтэй хөдөлгөөнд хэрэг орж ирж байна уу гэдэг бас давхар яг зүр чиглэлд харцдаг. Тэгээд гол шууд процессын харан цагаа харна. За тэгээд candle бас харна. Candle confirmation гэж байгаа. За одоо энэ candle-ууд ямар хөө бүтцтэй хаагдж байна эсвэл барьж байна гэдгийг бас харах хэрэгтэй гэсэн. Энийг ICT талдаа бол одоо CRT candle range theory гэж нэрлэдэг. За энгийн одоо үндсэн суурь хичээл дээр бол ихэд бол зөв fast action буюу лааны action-ыг төлөвлөдөг бас харах. За янз янзаар л хэлдэг. Гэхдээ ерөнхийдөө бүгдээрээ л ижлэхэн нэг зорилготой шүү дээ. Ашиг хийх. Тэгэхээр аль жаргалчлаар хийж болно. За миний хувьд бол би чамд өөрийнхөө хийдэг, Аз дээр хийдэг. Өнөөдрийн хувьд иймэрхүү корпорашн авнаа гэсэн юм байдлаар тайлбар иймэрхүү байдлаар бол хүрч байна. Тэгээ хоёлаа ямар ч 9:30 хүртэл одоо нэг хойлончод 9:30-аас 11:30 за 12 хүртэл цаг байна. Энэ хооронд арилжаанд ороод тэгэл хаацсан байх юм гэсэн. Тэгээ хоёлаа оролтуудаа хийхэр бол хийчээд тэгээ тухайн бас энэ блог дээр нэмээд ашигтай алдагдaltaй явж байгаа сарж тээ. Тэгээ за тийм удахгүй оролтоо хийчээд харцгаа. За Мэндигийн сайн орсон оролт. За иймэрхүү л явж байна. За битүүр ямарчсан bootcamp эхлэлгээд 1000-аар депозит хийсэн билүү? За окей. За битүүр кофе шопоос гараа явж байна. За тэгээд өнөөдөр бол өглөө эрт боссны бас нэг ач гавьяагаар 540 мянга $144 ашигтай гарсан өглөөний Азийн бирж тэрхэн оролт бол за нэг 10-аас 15 минутын дотор Аз дээр бол арилжаагээд гарсан. За тэгээд Мэндигийн эхний Аз дээр арилжааны ашиг бол $144 гарсан. За тэгээд одоо бол хоёлаа орой Нью-Йорк дээр бол арилжааныхаа талаар төлөвлөгөө дахиж боловсруулад за үнэхээр орох нөхцөл бүрдэх юм бол арилжаанд оролцсон. Нөхцөл бүрдэхгүй бол өглөө ашигтай арилцсан учраас зүгээр хамарчих хэрэгтэй. Тэгээ ялангуяа Лондон метр дээр бол ер нь бол нэг ороод болт юм ий гэсэн. Тэгэхээр одоо чиний хувьд данс шатаад байгаа гол шалтгаан нөгөө нэг төлөлтгүй арилжаа хийгээд байгаа учраас тэрийг ойлаа олж авсан учраас мэдэж авсан учраас одоо тиймэрхүү алдаа тэгж гарахгүй. Окей. За тэгээ за ингэхгүй ийм оролтууд бол хийхгүй байла хараа. Энийг одоо хаах байх уу? За чарта гаргата. Тэг чи ийм ерөнхий тренд өсөлттэй явж явах үед ингээд өглөө бай орчоо тэгээд дахиад доороос орч сэл орчих юм уу? Одоо хаа наадах. Тийм шууд алдагдaltaй болвол тэгэл бишээ. Одоо чиний арилжаа чинь буруу учраас шууд цаг алдахгүйгээр алдагдлаа хаах хэрэгтэй байхгүй нэгдүгээр дүрм. Одоо алдагдал дээр ингээд хүлэн зөвшөөрөхгүй ингээд суугаад авахгүйгээр хаах хэрэгтэй. Одоо наа чи тэгээ улам л ингээд ихсээл байх гэсэн үг. За битүүр өглөө Азийн бирж дээр арилжаа хийчихэд ерөнхийдөө бол Лондон дээр арилжаа хийх үгс тохирсон. Тэгэхэд манай хүн бол яг өмнөх алдаагаа бол тавтаад өнөөдөр дахиад надаас нууцаар Лондон дээр оролт хийсэн байна. Тэгээд Лондонгийн бирж дээр ер нь бол би өөрөө хувьдаа ордоггүй гэж хэлсэн те. Тэгээд орой Нью-Йорк дээр хоёулаа нөхцөлөө бүрдүүл орё гэж хэлсэн. Нөхцөл бүрдэх байтугай цаг нь ч болоогүй байлаа. Тэгээд ерөнхийдөө бол алдаага ойлгосон мэт те. Иймэрхүү алдаанууд гаргаад байгаа ч. Одоо ингээ өглөөний хийсэн хоёулынхаа өглөө эрт босч хийсэн тэр ашигын үр бүтээмж одоо тэр ашигтай байдал ашиг энэ төр бол ямар ч хэрэггүй болоод өгчөж байгаа юм. Маргааш цааш нь хэрэгтэй. За уучлаарай. Тэрүүдтэй нөгөө миний яг хараад идэх бэстэй бүтцээс. Үгүй яг сетап чи бүрдсэн байж болно гэхдээ цаг гэдэг зүйл чи аягүй чухал. Тэгэхээр амар рейнжлжлээ сая. Тийм харин тийм. Тэгээд эн чинь өдөр ингээд хоёлаа хөлсөө гаргаад хоолоо идээд ерөнхийдөө гадуур ажиллаа амжуулчаад орой Нью-Йорк дээр оролтоо хийж төгссөн шүү дээ. Тэгэхээр за нэг ийм дүрм зөрчсөн. Тэг яг одоо эхнээсээ шууд
зүгээр болно гэж байхгүй. Гэхдээ цаашдаа дахиад юм алдаа гарахгүй. Тэгээ гол нь оролт хийсэн бол буцаагаад одоо чи саяныхаа шиг маркетд өгчөж штэ. Тэгэхээр ийм зүйлүүд байгаа болохоор одоо чи тэнгууд сая хаах уу гэж асуудаг байхгүй. Тэнгууд хаахгүй ингээд тэр чин барьсаар байгаа чи бүр илүү алдагдал хүлээгээд паникнд ороод тэгэл overtrade буюу хит олон арилжаанууд араас нээж эхлүүлээ. Тэгэл тансч шатчих байгаа гэсэн. Тэгэхээр иймэрхүү алдааг зогсоох хэрэгтэй. Өдөрт нэг юм уу хоёр арилжаа. Тэгэл болоо. Чи өглөө ашигтай арилжаа хийсэн бол орой заавал арилжаа гэдэг шаардлага гэсэн үг байхгүй. Ер нь бол. Би бол одоо өнөөдөр Нью-Йорк дээр арилжаа хийж амжихгүй. Ажилдаа болцсон. Тэгээ өглөө ашигтай арилжаа хийсэн учраас зэрэг ингээд арилжаагаа зогсоочж байгаа гэсэн өнөөдөр. Тэгээ ийм байна. Тэгэхээр маргаашнаас уулзахтаа одоо яад данс масаж барьд юм уу яа. Хараад байн хараа сууждаг. Уг нь байнга л хажууд өстэй эдийн засганд арилжаад орчдөг юм би. Та тэр дэлгүүр орчтой байсан. Дэлгүүр орох хооронд орчиж байгаа юм. Үгүй машинд чарт хараа суучихгүй тэгэл. Тэгээ дээрээс нь утсаараа битгий бас арилжаанд ороо. Утсаараа ингэж анализ хийх чинь одоо шалгуурлаа. Ойлоо компьютер дээр өглөө төлөвөө гаргаад ороход ямар байсан те. Одоо чи өдөр утсаараа ингэ зүгээр нэг машин дотор сууж байгаа ч юм шүү дээ. Тэгэхээр тэр чинь маш буруу зүйл байгаа байхгүй. За өнөөдөр бол сайттай 135 үдчих. За бас ерөнхийдөө ямар ч ашиггүй л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр за тэр чинь ашиг биш. Ер нь брейк-ийн зохиолцсон гэсэн үг. Тэгэхээр за өнөөдөр брейк-ийн зохиолсон л гэж ойлгоод тэгээд арилжаагаа дуусна. Одоо өнөөдөр оройд их зорилт хийхгүй. Тэгээд өнөөдрийнхөө алдааг сайхан өөрөө бич тэмдэглээ дахиж гарахгүй бах талаас нь хараарай. Тэгээд би орой bootcamp дээр угаасаа анализ оруулж байгаа. Тэгээд тэрийг хараад ерөнхийдөө чиглэл орох гэдэг бол чиглэлээ харж ороорой. Тийм байна. Тэгээд манайхан ч гэсэн ерөнхийдөө иймэрхүү алдаануудыг бол битгий гаргаарай. Ер нь дийлэнх одоо ахлан суралцж байгаа өөрийнхөө сэтгэл зүг одоо контролж сураагүй байгаа бол ихэнх хүмүүс иймэрхүү зүйлээс болж арилжаан дээр одоо фейлж дансааштай тийш шүү. Бодит чинь одоо энд сууж байна. Яг шатаагаагүй ч гэсэн шатаах төглөө. Одоо сэний арилжааг бариадсан бол бас эвүүдэх боломжтой байсан. За тэгээ иймэрхүү маягаар бит хоёр бол 7 хоногт 1-2 удаа бичлэгээр та бүхэндээ ерөнхийдөө ихэнх хүмүүс ямар алдаа гаргадаг вэ гэдгийг бодитоор мэдээг дагуулад мэдээг арилжаан дээр гаргасан алдаануудыг ярилцаад засаад явна гэсэн үг. Тэгээд сонирхчийг л манай Telegram суваг дээр бас 5 сарын 1-ээс бол анхан шатны болон дунд шатны өнгөө хичээлүүд бүгд цацагдаж орноо. Тэгэхээр та бүхэн манай Telegram сувагтаа бас нэгдээд мэдээллүүдээ аваарай. Тэгээд subscribe хийгээгүй хүмүүс нь бас хийгээд дараагийнхаа блогуудыг хүлээж аваарай манайхаа. Амжилт. За өнөөдөр ямар ч нэг зүйл ямар ч сурж авсан тий. Ашиг юу ч гэсэн нэг ахтар алдагдал авсангүй. Окей тэгээд маргааш цагтаа. За тэгээд орой хөөе дахиад тийм сонир оролт хийх биш тий. Одоо угаасаа чарт авахгүй. За шууд амбаш. За. Бай.